Энэ тогтоолын төслийг саяны нөгөө бүсийн чуулган дээр одоо явагдсан хилцүүлэг тэрний одоо үр дүнгуудыг одоо базаад нэгтгээд өгсөн байгаа. Тэр санаатай хэр уялдаатай байгаа вэ? Түрүүнийхээ асуултыг би арай өөр хэлбэрээр асууж байна л да. Энэ дээр та нар эргэж жах анхаарах байсан юм шүү. За нэгдүгээрт, хоёрдугаарт одоо энэ дээр засгийн газарт үүрэг болгосон тэр нэгдүгээрх дээр нь тий үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын жил бүрийн төлөвлөгөөнд тусган төсөв хуваарлан зохион байгуулах үр дүнд хяналт тавьж ажиллах гэсэн ийм зүйл байгаа даа л да. Өөрөөр хэлэх юм бол одоо төсөв захирагч нар өөрийнхөө жилийн ажлын төлөвлөгөөндөө төрийн албан агчийн ёс зүйн зөрчлөөс өрчлөн сэргийлэх тодорхой ажлыг ингээд төлөвлөлөд оруулаад явахаар ингээд зааж оруулж ирж байгаа юм байна. Энэ бол шулууханда яг нэгж байгууллага дээр буух одоо ачааллын хувьд ямар юм нэмэгдэх вэ гэх юм бол энэ бол зүгээр үүрэгжүүлээ явчих чана гэсэн үг шүү дээ тий. Тэгээд төсөв мөнгийг нь хуваарлаад явна гэж байна. Өнөөдөр эний чинь ер нь бол нөгөө бид нар төрийн албан агчийн ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнж байгаа тэр журам дотор чинь тэр хүний ёс зүйн асуудлуудыг тусгаар халбан тушаалт нь тэр ёс зүйн асуудал дээр нь үнэлгээ дүгнэлтийг нь өгөөд ингээ явцдаг байх юм бол бид нар заавал төлөвлөгөөнд бичээл заавал төсөв мөнгө хуваарлаад авах хэрэг байсан уу? Ер нь одоо тухайлх юм бол би нэг хилцээний дарга байх юм бол өөрийнхөө удирдлаганд байгаа хүмүүсийн одоо ажилдаа хэр хариуцлагатай хандж байгаа, хэр ёс зүйтэй байгаа гэдгийг одоо ажлыг нь үнэлж дүгнэхдээ зүгээр тэрэндээ оруулаад үнэлээд дүгнэлцдэг байсан бол магадгүй төсөв мөнгөд бол нэг хэрэггүй байх. За хоёр дахь энэ Монгол хүний сэтгэхүйн үнэт зүйлд суурилсан хүн судлалын судалгаанд үндэслэлсэн гэдэг нэг ийм том заалт ороод ирчлээ. Нэг ийм хоёр дахь пункт байгаа юм л да. Энийг бол би одоо энд ер нь хамаарах уу? Одоо эн чинь одоо бид нар менежментийн онолд мэдэн штэ дэндүү том зорилго биелэгдэхийн аргагүй том зорилго тавьчих юм бол тэгээд нэг бодлоо аюул сайхан амбицтай юм хийх гээд байгаа юм шиг харагддаг хэрнээ угаасаа биелэгдэхгүй тодорхой юм чинь тэгээд нэг худлаа нэг чихэн дээр цэцэг ургуулсан зүйл болоо явчихдаг гэдгийг бид нар угаасаа тэр менежментийн том алдаа байдгийг мэдэн штэ. Тэгэхээр энэ бол яа харахгүй одоо ёс зүйн үндэсний хороонд миний бодлоо энэ бол эрдэм шинжилгээний байгууллагууд хийх хэрэгтэй байх. Тэр Монгол хүний одоо сэтгэхүй үнэт зүйл суурилсан хүн судлалын судалгаанд үндэслэлсэн Монгол хүний ёс одоо суртахууны тухай асуудлыг судалж гаргаж ирнэ гэдэг бол тэр судлаачд нь хийгээ гэж хэлмээр байна. За тэгээд дараад нь нөгөөд нэг одоо нэг ёс зүйн дэд хороодын гишүүдийн бие даасан байдал ажил үүргийн ачааллыг тэнцвэржүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулна гэд ахаал нөгөө төсөв мөнгөний тухай асуудал ийшээ яригадаад явах шиг байна л да. Энийг арай өөр хэлбэрүүдийг олж төсөв мөнгөнд ачаал удахгүйгээр нь үндэсний аудитын тайланд тусгагдаад исэн 47.5 тэрбумын ачаал үүсгэхүүгээр одоо төрийн албан агчийн ёс зүйг дээшлүүлэх тэр арга замуудыг хайж үзэж болох уу? Ийм гурван зүйлийг асуумаар байна. За би хариулах уу? Би тогтоолын төслөө өөрөө танилцуулж байгаа учраас би надаас асууж ийн гэж ойлгож байгаа шүү дээ. Тэ? Энэ хүн судалтай холбоотой зүйлийг би миний санал байгаа юм. Монгол хүн гэж юу нэг хий? Яавал урамшдгийг. Яавал зөрдгийг. Цан заншлын эрх зүй гэж нэг юм байна. Энэ ёс суртахуун ёс зүй гэдэг чинь өөрөө шинжлэх ухаан шүү дээ. Тэгээд энэ төрийн албан агчдынхаа дунд ороод уулзаад явуул бас нэг урамшуул цалин мөнгөтэй холбоотой юм чи бас ярьдэн штэ. Амьдрч штэ тэр нь бол хөлбөрийн өсний доод хэмжээний 50% билүү. Тэгээ тэр нь одоо өгөхдөггүй байгаа. Тэгсэн мөртлөө ажиллаар шахаад байгаа. Гэхдээ ийм бижиж бид нар яаж энэ ёс суртахууныг төлөвшүүлнэ гэж юу зорих юм. Тэгээ том амбицтай байж 50% амжилтанд ядаж хүрдэн штэ. Ер нь бол